Манай улс цөмийн технологиг нэвтрүүлж цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаад 50 гаруй жилийн туршлагатай болжээ. Энэ нь уул уурхай эмчилгээний салбараас ахуулаад иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан бусад салбаруудад түгээмэл хэрэглэгдэж байгаа юм байна. Орчин үед гэмт хэрэгээс үргэлжлэн сэргийлгээс эхлээд илрүүлэхэд эрдэм шинжилгээний ажилтан шинжээчид судлаачдаа өндөр түвшинд бэлдэх, түүхийн олдвор баялагын насжилтыг тодорхойлох, уул уурхайгаас олох орлогыг нэмэгдүүлэх стандартыг тодорхойлох зэрэгт цөмийн технологийн энхийн хэрэглээгт нутагшуулж байна. Үүнтэй холбоотойгоор улсын хилээр цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг хянах, ажлын хүрээнд хилийн 15 боомтод явган зорчигч, тээврийн хэрэгсэл, галт тэргийг шалгах, зориулт бүхий цацрагийн хяналтын 80 мониторыг суйрлуулжээ. Дэлхийн нийтээр олон тулгуурт эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ юу гэсэн үг вэхээр зэрэг зөвхөн нүүрсээс хамаарсан биш, зөвхөн цөмийн нэрээс хамаарсан биш, олон их усүр тогтвортой их усүрээс хамаарсан цөмийн энергийг их усүрийг байх нь улс орны санхүү болон эдийн засгийн аюулгүй байдлаас гадна үндсэн аюулгүй байдлын чухал асуудал байна гэж үзэж байгаа. Жишээлбэл цөмийн технологи, ялангуяа цөмийн энергиэр бол дэлхийн нийт эрчим хүчний 11 орчим хувийг хангаж байгаа бол ойрын жилүүдэд 30 орчим хувь болно гэсэн тийм нөөц таамаг байна. Машины импортын ихэнх хувийг Японы хуучин машинууд эзэлдэг. Тиймээс хуучин машинаас ялгарх хорт утаа иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа тухай тодруулахад тэгээ энэ бохирдол нь бол яг автомашиныхаа зөвхөн яг гадны хэсгээр тэр радиатор тэр дугуйны тэр шавар мавар наацсан тиймэрхүү юм дээр бол бага хэмжээний бохирдол. Тэрнээс яг докторлтаа бол ямар нэг бохирдол байдгүй. Тийм учраас хүний эрүүл мэнд бол үзүүлэлт тийм сөрөг нөлөө бол байхгүй. Гэхдээ яг нөгөө тийм цацрагийн ямарваа нэг эрсдлийг бүр бага төвшөнд байлгах ямар нэгэн эрсдэл учруулахгүй гэдэг үүднээс энэ бохирдол энтрийг бол бохирдлын автомашин энтрийг бол цэвэрлээд ингээ гаргасан байгаа. Энэ мэд цөмийн технологийн энхийн хэрэглээг сайжруулах, судалгааны ажлыг идэвхжүүлэхээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Хамгийн гол нь хүнд аюулгүй орчин үеийн технологиг нэвтрүүлэх нь чухал байгаамаа. ТВ-с мэдээ Инх Соломон Уранхаас мэдээллээ. Тэгвэл цацрагийн үүсгүүр хэрэглэдэг 200